Хичээлийн танилцуулга. Галгаар бичсэн өгүүлбэрийг үндсний бичгээр бичиж, Т ялгалын нөхцөлтэй үгийг ялгаж сурах. Хичээлийн зорилго. Галгаар бичсэн өгүүлбэрийг үндсний бичгээр хөрвүүлэн бичиж, Т ялгалын нөхцөлтэй үгийг ялган, нөхцөлийг зөв нэрлэж сурнаа. Хичээлийн зорилт. Галгаар бичсэн өгүүлбэрийг үндсний бичгээр бичих, Т ялгалын нөхцөлтэй үгийг ялгах, нөхцөлийг зөв нэрлэж сурах. Хичээлийн алхамтайгаа танилцаад хичээлдээ идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Алхам 1. Үлгэрийн эхлэл хэсгийг сонсохдоо үндсний бичгээр зэрэгцүүлэн уншиж, Т ялгалын нөхцөлтэй үгсийг туун бичээрэй. Цэцэн бэрийн үлгэр. Эртээ урдын цагт тэнэг хүүтэй нэгэн хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж гинэ. Тэр хүүхнийг мунхаг хүүдээ авч өгье гэж хаан бодоод өвгнийг дуудаж ирүүлэн. Алхам 2. Үлгэрийн үргэлжлэлийг уншихдаа галгаар бичсэн хэсгийг үндсний бичгээр алдаагүй бичээрэй. Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөрч биш, шөнч биш цагаар зам тайч биш, зам гүйч биш, хувцас тайч биш, хувцас гүйч биш, гэртэж биш, гадаач биш газраас надад өгөөрэй. Эс чадвал толгойг чинь аван шүү гэж зарлиг буулгаж гинэ. Алхам 3. Галгаар бичсэн хэсгээс Т ялгалын нөхцөлтэй үгсийг тууж, хүснэгтэнд, тохирох нүдэнд англан бичнэ. Алхам 4. Үлгэрийн төгсгөл хэсгийг уншихдаа галгийг үндсний бичгээр алдаагүй зөв бичээрэй. За, хөгшин маргааш танаад очино. Чи надад эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавь. Эс чадваас толгоогүй болно гэж мэдээрэй. Нохоороо. Манайд морилж болдоггүй юм аа. Манай аав няраалсан юм аа. Эр хүнээс хүүхэд гардаг юм уу? Эр үхрээс сүү гардаг юм уу? Хаан ихэд баясан бэрийнхээ үнэхээр гайхалтай цэцнийг мэдж хаан ширээндээ суулгаж амар сайхан жаргаж гинэ. Алхам 5. QR кодыг уншуулан интерактив дасгал даалгаврыг ажиллаарай.